одоо нөгөө гомцон гэдэг мэдрэмжээ хүлээн зөвшөөрмөргүй шүү дээ. Гомцон гэдэг мэдрэмжээ хүлээн зөвшөөрчих юм бол би өөрийгөө тэр агш нөгөө нэг сул доройгоор мэдрэх гээд байгаа хгүй юу. Яагаад угаасаа гарах хэрэгтэй юм нэг мэдхэд л гарчдаг гэдэг шүү дээ. Тэр нь тэгээд та өөрөө удирдах гарах уу эсвэл удирдлаггүй наа чи гарах уу гэдэг байгаа. Яагаад надад дурдан би ингэдэггүй байсан шүү дээ. Юу болчихоо гэдгийгсэн чинь өөрийнхөө нэг үнэн төрхийг олж харсан. Би нэг хүчрхэг эмэгтэй болоод төрсөн. Хүчрхэг эмэгтэйчүүд яадаг вэ гэхээр би бүгдийг чадж байгаа юм чинь би чаддгийн юм чинь гэл ингээл тэгэнгүүт л өвдөд эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ шийдвэр гаргадаг хүмүүс бид нар өөрсдөө. Тэгвэл яагаад бид нар өөрсдөө зутаад байгаа юм те? Яагаад энэ зүйлийг бүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдэг нэг бас асуудал гарч байна л да. Тэгэхээр яг ч өөртөө өмнө амьдарч чадж гэнэ үү? За сайн байцгаана уу бүгдээр миний өдрийн мэндийг хүргье. За бид хоёрын өнөөдрийн сэдэв бол хүмүүс яагаад өөрөөсөө зутдаг вэ гэдэг сэдвийг хангаж ярилцаа шийдлээ. Бодгоо байна. Гэрэлмэн. За бид хоёрын энэ сэдв их том нэлээд том сэдвэлтэй. Гэхдээ бид хоёр өөрсдийнхөө өнцгөөс хийж байгаа тийм ээ. Тэгэхээр гэрэлмэн агшаас асуух гэж бодож байна. Чи яг одоо ямар мэдрэмж дотроо тээж явна вэ? Тэ? Яагаад хоёулаа энэ сэдвийг яг авч ярилцахаар болов? Одоо бол яг талархал, баяр баясгалын мэдрэмжийг дотроо тээж байна. Яг одоогийн байдлаар шүү дээ. Өмнө нь болохоор яг өөрийнхөө ямар мэдрэмж тээж явж байгаагаач нэг амар боддггүй байсан байгаа даахгүй юу? Ер нь бол надад яаж мэдрэгдэж байгаа гэхээсээ илүү нөгөө нэг үр дүн дээр нь анхаарал өгөө тэр үр дүнг гаргахын төлөө нөгөө нэг хамаагүй гэж одоо явцдаг ч юм уу тий. Яг надад таалагдж гэнэ үү, таалагдахгүй байна уу гэдгийг өөр ч ингэж нөгөө нэг бодолцдоггүй л байсан байгаа юм байна л да. Таны хувьд одоо ямар мэдрэмжтэй байна вэ? Энэ хөө подкастт яг яалж яахгүй би бас сая гадаа гараад сайн халахж байгаад орчихсон болохоор яалж яахгүй хайрын мэдрэмж дотроос урсж байна. Тэгэхээр бид нар нөгөө дотоодын мэдрэмж гэдэг зүйл яг хаанаас үүсдэг юм болоо гэдэг энэ мэдрэмж яг хаанаас үүсдэг юм болоо гэдэг асуултаас гарч ирж л юм л да. Тэгэхээр гэрэлмэн агш маань юу гэж бодож байна? Хаанаас энэ мэдрэмж гэсэн бол бидний дотоодоос гарч биднийг хөглөдөг зүйлсүүд мэдрэмж байгаа шүү дээ. Тэгээ мэдрэмжийн дотор хүнс орж ийн гэж бодоод байгаа шүү дээ. Таны маань хувьд ямар вэ? Яг гоо мэдрэмж гэдэг инхээр те бид нар нөгөө нэг мэдрэхүү ялтж яахгүй бидний одоо нөгөө юу болоод байгаа шүү дээ те. 7 мэдрэхүүгээр авч байгаа мэдрэхүү маань. За тэгэхээр ягаад 7 мэдрэхүү болчихвоо гэж хүмүүсээс гайхчихж мэдгүй л та. Тэгээ манай нүүдэлчдэд 7 мэдрэхүү байдаг юм аа гэдэг. Тэгэхээр сургалтанд орвол яг энэ 7 мэдрэхүүгийн талаар ерөнхийдөө бол гарч ирэх баг. За мэдрэмж гэдэг зүйл бол ерөнхийдөө сэтгэл зүйн талаас бол маш урт удаан хугацаанд үргэлжилдэг зүйл байдаг байгаа байхгүй юу? Тэр яаж илэрдэг вэ гэхээр сэтгэл хөдлөлөөр дамжиж илэрдэг байгаа даа. Одоо бидний өөрийн мэдрэмж, хайрын мэдрэмж те гомдлын мэдрэмж гэдэг зүйл маань сэтгэл хөдлөлөөр дамжиж ерөнхийдөө илэрдэг байгаа даа байхгүй юу? Тэгэхээр сая би ингэж бодлоо л да энэ мэдрэмж хаанаас гараад ирвэ гэл. Тэгээ хайрын мэдрэмж хаанаас гараад ирвэ? Бидний үндсэн их үүсвэр маань хайр юм шүү дээ. Тэгээ эртний эхлэл нь өөрөө хайр юм шүү дээ. Бүх зүйлийн эхлэл нь хайр юм шүү дээ. Тэгэхээр яг ингэж сая ялгаал явж байхад байгалыг хараад явж байхад маш гоё үзэсгэлэнтэй те шууд хүртэл ингээл дээр жиргэлдээд л нуур миний одоо алхдаг газар нуурлаа байдаг л те нуурны шууд хүртэл те яг тэнцээд эрх дураараа ингээд бүр таанасаа нэг таавгараа гэдэг шиг юм зүйлүүд бас сая ер нь бол маш их ажиглалт анзаарах нэмэгдсэн байна л да юмсыг хараад ажиглаад явж илаа. Тэгэхээр ерөнхийдөө бид хоёрын хоол их баяр эхлээд байна л да тий. Нэг нь болохоор талархлын мэдрэмж, нэг нь хайрын мэдрэмж гэж эхлээд байна л да. Ер нь гэхдээ хоёул одоо энийг нөгөө бид нар ягаад өөрөөсөө зогтдог вэ гэдэг өнцгөөсөө одоо ярьж эхэлж байгаа болохоор тий. Сая хэлдэг шүү дээ сэтгэл хөдлөлөө бид нар хэрхэн удирдах чаддаг бол. Тийм ээ. Ер нь сэтгэл хөдлөлөөсөө хэр их зогтдог болов уу, хөрхээр зогтдог болов уу, удирдах чаддаг болов уу гэдэг асуултаас гарч ирж байна л да. Гэрэлмэн агш маань энэний талаар юу гэж бодож байна? За ер нь бол сэтгэл хөдлөлөөсөө хөөрхэд юм уу эсвэл нөгөө нэг тогтох нь олонтой байсан юм байна. Өмнө нь болохоор би яг өөрийнхөө сэтгэл хөдлөлд одоо ингээд удирдахчдаг байсан байгаа даахгүй. Одоо гомдох үед эсвэл би дөөр ингээд нөгөө нэг тэр хүнд гомцноор ч илэрхийлэхгүй дөөр чимээгүй болоод ингээд нөгөө нэг тэр одоо нөгөө гомцсон гэдэг мэдрэмжээ хүлээн зөвшөөрмөргүй шүү дээ. Гомцсон гэдэг мэдрэмжээ хүлээн зөвшөөрчих юм бол би өөрийгөө тэр агш нөгөө нэг сул доройгоор мэдрэх гээд байгаа байхгүй юу? Ийм гомцчдаг гэдэг. Тэр үнэнтэйгээ бол би нүүрд холмааргүй шүү дээ. Тийм болохоор яг нөгөө нэг за би ийм юм дээр гомддог төрлийн хүн биш байгаа шүү гэд тэр мэдрэмж ингээ бүр ингээ хаачдаг байгаа даахгүй өөрийнхөө дотор ингээ оруулаад зүгээр ингээ хаачдаг. Гэхдээ тэр хүндээ болохоор яг юунд гомдоод байгаа, яагаад байгаа гэдгийг илэрхийлэхгүй. Тэгэхээр тэр чинь бас нөгөө нэг өөрийнхөө мэдрэмжээс зогтож байгаа нэг хэлбэр болчихж байгаа шүү дээ. Уур хурж мөрөх үед ч юм уу бас л нөгөө нэг шууд зүгээр дотроо ингээ хадгалцдаг, чимээгүй болоод
Тэгээд нөгөө хүнтэйгээ огт юу ч ярихгүй ингээд би бүр ингээд нэг юм болчтой юм байлаа. Тэгээд тэгснээ болохоор нөгөө хүнийг одоо шийдгээд байгаа юм уу те. Нөгөө хүн яагаад ууралж үгээд нөгөө нэг хийж байгаа үйлдэлээс ингээд угаасаа анзаарахтаар байгаа шүү дээ. Нэг юм ингээд чигнүүлээд ч юм уу. Нөгөө нэг ууралсан хүн нөгөө яг уураа гаргаж чадахгүй мөртөө нөгөө нэг өөр юм яа юм боо гэж тэгж байдаг шүү дээ. Тэгээд нөгөө хүн ирээд яагаад уурлаад байгаа чи зүгээр яагаад уурлаад байгаа хэлчихээчтэй гэх. Тэгэхээр үгүй би уурлаагүй. Үгүй би уурлаагүй. Гэл нөгөө нэг ууралчаад ууралснаач хүлэн зөвшөөрөхгүй тэрнээс ингээд зургатаад байгаа нэг хэлбэр байгаа даахгүй тэр ярилцлаганд ингээд оролцмооргүй штэ тэр хүнтэй ярилцчвал нэг ийм хэм өөрөө болохоор ийм хэм дээр л ууралцлаа гэдгийг мэдээд байгаа мөртлөө нөгөө хүндээ хэлжүүл нөгөө ийм хүн болчих гээд байдаг. Тийм болохоор тэрийг хүлэн зөвшөөрөхгүй тул ингээд зугатаад гүүгээд ингээд яваад байгаагийн илрэл болж исэн байгаа даахгүй миний хувьд бол ажиглаж анзаарсан дээр бол тэгээ одоо болохоор яг уу нөгөө нэг чимээгүй болох бол зүгээр гэж боддог байсан. Яг гомдоо хүм уурлах үед гэхдээ тэрийг илэрхийлэх хэрэгтэй байд юм байна. Нөгөө ууралчаад за энэ надад таалагдсангүй. Одоо гомдчоод юм уу чиний энэ үйлдэл чинь надад ингээд таалагдсангүй. Чи энийгээ засах боломж байна уу? Аль эсвэл би өөр дээр ямар нэг арга хэмжээ авах хэрэг байна уу гэдэг ч юм уу те. Тэгэж ярилцчиж шийдэлд хүрэх байгаа даахгүй. Тэгэхэд би болохоор зүгээр мэдрэмжээ авчаад гарахгүй шийдэл өгөхгүй зүгээр тэр мэдрэмжийг нөгөө өөртөө хураагаад цуглуулаад ингээл яваад байсан байгаа даахгүй. Таны хувьд нэг ингэж иймэрхүү одоо дотроо хурааж исэн мэдрэмжүүд байдаг уу? За яг би одоо ингэж бас бодож байна. Мдэггүйгээсээ болоод одоо юу гэдгийг өөрөө айгу сайн найз ч юм уу те би чинь сайн найз гэдэг юм уу те энэ хүн миний найз гэдэг утгаараа айгу ингэж нөгөө бүх юмаа ингэж зориулаад хэлцдэг. Тэрийг өөрөө мэдэхгүй тэр хүн намайг юу гэж бодож байгааг ерөөсөө мэдэхгүй. Тэр хүн намайг найз гэж бодоагүй байхад би өөрөө найз гэж яваад байсан үг байсан байгаа байхгүй юу. Тэгээ хажуу хойно ингээд нэг арай нэг тайван суугаад ингээд анзаарахад ягаад ч надад гомдол ингээд мэдрэмж төрөөд исэн. Ягаад би гомдоод байгаа юм болоо гэдэг өөрөөсөө асуулт асуусан чинь яг үндэ харсан чинь үгүй нөгөө чи найз гэж бодоод исэн юм чинь тэр хүн чамайг найз гэж бодоогүй юм биш үү гэдэг юм. Конфликт ярьсан гэдэг. Уул нь өөрийгөө маш хурдан илэрхийлждэг хүн байгаа байхгүй юу? Надад энэ таалагдж гэмтлээ нэг хайртай ч юм уу найз ч гэдэг юм уу хүнтэй болохоор тэрийг ерөөсөө ингэж яагаад юм мэдгүй хамгийн сүлд гинт нэг юу гарч ирж байгаа байхгүй юу? Энд чинь нэрээ ийм яагаад намайг тэгж хэлэхэд тэр тэгж хэлсэн бол гэд ингээд нэг асуултууд гарч ирж штэ надаа. Би бол тэрэнд ингээд хамаг юм аа л өгөөд исэн биш. Тэгээд тэр яагаад надад те намайг ингээд хотлаа ингээд араар муулсан бол гэд ингээд нэг асуултууд маань ингээд бас араасаа гарч ирж байгаа байхгүй. Тэгээд ингээд бодоод исэн чинь хөөр хідөө нэр хүний амьдрал гэдэг шиг өөрөө найзгаа бодоод нөгөө бодоогүй л исэн байдаг би анзаарч исэн. Үед бол зөндөө байгаа. Тэрнээс гадна одоо юу гэдгийг танихгүй хүмүүстэй ч гэсэн тий санаатаа санаансургүйгээр ч гэсэн тий ингээд хүмүүсийн хэлсэн үгнүүд ингээд бидний дотор үлдчихдэг юм байна л та. Тэр нэг гинт ингээд цухалцаж гарч ирэл энэ одоо юу вэ би одоо ямар сони юм бэ ягаад ийм юм цухалдаад байна гэж хүлээнтэй өөрөө нэг хүүхэд насанд авсан тэр нэг үг амнаас цухалдаж гарч ирэл хүн хэлэхээр тэр нэг ингээд намайг бачиндуулаад ягаад энэ намайг ингэж хэлж байгаа юм бол ягаад ингэсэн бол гэдэг энэ цухалтлуудыг айгүйх адагс одоос нэг ажиглаад анзаараад тий асуудалгаа нүүр тулаад энэ үед миний буруу байсан бол би буруу юм байна шүү гэдэг бас хүлээн зөвшөөрөөд энэ миний буруу биш байсан гэж бодсон зүйлээ бол асуудаг болсон байна гэж ер нь одоо бодож байна. Тэгэхээр ер нь ингээд бид нар одоо гэрэлмаа багшаасаа хэлсэн шүү дээ. Би ингээд нөгөө нэг ерөөсөө юу яадгүйсэн бэ? Илэрхийлэхгүй байсан байна гэдэг ингээд ингэж шүү дээ. Тэгээ илэрхийлэхгүй байсны үр дүнд яг ямар нөхцөл байдалд хүрсэн байна. Энэ их зодон те. Илэрхийлэхгүй байсны үр дүнд одоо тэгэл өөрийгөө л бачруулаад яваад идэг байсан байна гэдэг шиг нөгөө нэг тэр асуудыг чи шийдээд л ярилцчих юм дээр одоо тэр хүн мэдээж надад таалагдахгүй байгааг мэдэхгүй учраас тэр үйлдэлүүдийг дахин давтамжтай хийн те. Тэр үе болгонд би өөрөө бачуурдаг байсан байгаа. Би ингээл яа ингээл дахиад хийчлээ штэ. Дахиад л энэ хүн ингэчлээ штэ гэж ингээл амар ингэж явдаг байсан бадаахгүй. Тэгэхээр яг үндэ тэр хүн энэ надад таалагдахгүй нэгтэй хэлээгүй те. Тэгээд тэрийг нөгөө нэг би өөрлөгөө ийм юм оруулж иж болно гэдэг тохиог тэр хүнд өгчхөөр нөгөө хүн нь яг л за энтэй ингэж харьцаж болдог шүү гэдгээр ингээд яг тэр нөгөө надад таалагдахгүй байгаа зүйлсүүдийг өргөжлүүлээд хийгээд идэв байсан байгаа даахгүй. Тэгэхээр тэр асуудал тэндээ шийдэгдээгүй дахин давтамжтай над дээр ингээд эргэлдээл агаад чи нэг өөрийгөө илэрхийлэх юм уу яах гээд байгаа гэл те. Одоо тэр илэрхийлэхгүй ингээд цаашдаа ингээд яваад байх юм гэл. Тэгээ сүүл рүүгээ хүн тесэрдэм байлээ. Нөгөө нэг бүр ийм гэдгийнхаа ийм юм дээр тесэрдэм байлээ. Тэгээл би ч нөгөө нэг уурлахаараа нэг айдаг юм өөрийгөө контролдож чадхаа болчтой байхгүй юу?
Ер нь бол нөгөөний нилээ ингээд орилоод ингээд бүр ингээд нөгөөний юм авч шийддэг нэг тэнэг хүмүүс байдаг гэдэг шиг мэдэр байхгүй юу. Нэр нь би яг саяхан нэг бодож байсан би сүүлд хизээ уурлаа гэж ингээд бодож байхгүй юу. Тэгсэн чинь нэг 2 жилийн өмнө миний тэр характер надаас гарч ирсэн байгаа. Би ингээд манай нэг найз надад таалагдахгүй үйлсийг хийгээд тэгээ би тэр нөгөөний хуримтлуулж ирсэн юм тэр жоохон нөгөө миний ямиг уур газар тавьсан дээр нь болоод тэр бүх юм ингээ гаргаад нөгөө хүн ингээд бүр ингээд ойрлоод баг юм авч шийдэх нь холгүй ингээд ойрлоо сүүл рүүгээ бүр ингээ гинт өөр дээр ярьснаа би юу хийчихв гэж бодож байгаа байхгүй юу би юу хийчихв сая гэж бодсноо нөгөө хүн надаас бүр айцсан тэнд бүр ингээд нөгөө чичрээ цооцсон заяа би тэгээд ёо би ямар амар юм бэ би ингээд цаг тухайд нь гаргаад явахгүй бол ингэж тесрэх юм биш дээ гэж тэр дохиог авч байгаа байхгүй юу тэгэл тэрнээс хойш өөртөөгөө ажиллая өөртөөгөө ингээ өөрийнхөө сэтгэл хөдлөлийг анзаарч сорыг гэж ингээд тэгэхгүй бол ингээд цаг тухайд нь гарахгүй бол чинь хоримтлагцаар аваад угаасаа гарах хэрэгтэй юм нэг мэдгэд л гарчдаг гэдэг штэ тэр нь тэгээд та өөрөө удирдах гарах уу эсвэл удирдлаггүй начиг гарах уу гэдэг байгаа. Яг тийм одоо сая таны хувьд ийм юм анзаарчихсан. За ер нь бол өмнө нь уурлахаараа уурлж байгаамтай харсалдахгүй байсан. Чимээг болчдөг. Чимээгөө болонгуудлаа ингээл нөгөө тийм хүмүүс ингээд чалчаа ууртай хүмүүсийг анзаарч хахад ингээд дуусахгүй ингээд яриа л энэ чимээгөө суугаад. Тэгээд тэр хүн чинь өөрөө ингээд намжаад зовжлаа миний мөр байсан байна гэж нэрнэ штэ. Яг тэр үед нь бол асуудлыг бас шийдвэрлэдэг үед надад байсан байгаа байхгүй юу? Залуу байхад хүүхэдтэй байх. Чиний яг ийм үйл ингээд гаргаад яг юун дээрээс болоод хоёр хэрэлдчихв те. Чи нэг ийм л үйлдэлээр болоод чи ингээд асаад. Тэгээ чи ингээд өөрийгөө хардаа нэг өдрийн турш өөрийгөө зовоодсон байгаа байхгүй тэр хүн те. Тэгсэн чинь гэдэг тэр хүн ингээд нэг жоохон ойлгоод үлдсэн. Яг дараад нь дахиад нэг анзаарсан зүйл нь юу вэ гэсэн чинь зөөл нь хатууга иддэг юм гэсэн чинь тэр хатуунууд чинь бас зөөл нэг иддэг гэдэг шиг. Яг ингээд харсан чинь нөгөө урд нь ингээд ярьдаг байсан хүн чинь нэг харсан чинь буцаагаад нөгөө хүндтэй юм хэлэнгөтлөө төс гэл ингээд хэрүүл хийдэг болсон байгаа байхгүй бүр ингээд тэг яагаад би юм болоод урд нь би ингэдэггүй байсан шүү дээ юу болчихоо гэдгсэн чинь өөрийнхөө нэг үнэн төрхийг олж харсан би нэг хүчрхэг эмэгтэй болоод төрсөн хүчрхэг эмэгтэйчүүд яадаг вэ гэхээр би бүгдийг чадж байгаа юм чинь би чаддсан юм чинь гэл ингээд тэгэнгүүт л өвдөд эхэлсэн байгаа байхгүй юу өвдөд эхлэнгүүд нөгөөнөөс юм гухаар нөгөө хүн чинь ингээд нөгөө миний хүсдээр ингээд энэ надад нэг ийм аваад ирэж байгаа гэхэд тэр хэмээ маань батад ороод ирэх юм уу те надад хэцүү байсан үед яг надад ингээд туслахгүй байгаа нь миний уур хөндлөг маш их хүргээд би тэндээс болоод дандаа ингэдэг байхгүй юу гэдэг ингээд хэрүүл хийдэг болцсон байсныгаа өөрийгөө анзаарч ирсэн тэгэхээр ингээд бид нар ингээд үе шатлалтайгаар өөрийгөө удирдах техникүүд маань ингээд бас ингээд хитрхи хүчрхэг болоод ирэхээр эмэгтэй хүн бас ийм үйлдэлүүдийг гаргаад тэгээ тэр нь ингээд харахаар хүрхэнтэй өөрт нь хэцүү л байгаа байхгүй юу ингээд өвдөд байгаа учраас ийм хэрэгтэй байгаа учраас тэр авчирч өгөөгүй миний уурыг хүргэсэн болохоор би хэрүүл хийдэг болсон байх нь шүү дээ. Тэр иймэрхүү зүйлүүд гэдгийг ерөнхийдөө бас анзаарсан. Одоо тэгээд ингээд байх байлаа тэгээ ер нь тэгээд ингээд яваад ах юм уу тэ нэг бол бид нар бас ингээд өөрөөсөө ингээд цутаад яваад ах юм уу хэрэлдэх хിവэрэ байгаад ах юм уу нэг бол өмнөх шигээ те ингээд хүнтэй ярилцдаг байх юм уу гэдэг шийдвэр гаргах хүн бид нар өөрсдөө юм байна л да. Сая түрүүний гэрэлмаа шиг маань яг хэлдэг шиг те би ингээд өөрө барих уу нэг бол ингээд гаргаад ах уу гэдэг шиг энэ шийдвэр гаргадаг хүмүүс бид нар өөрсдөө. Тэгвэл ягаад бид нар өөрсдөө цутаад байгаа юм те ягаад энэ зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдэг нэг бас асуудал гарч ирсэн л да. Тэгэхээр яг ч өөртөө өмнө чандарч чадж гэнэ үү те яг энэ бүхний гартаа авч чадж гэнэ үү гэдэг зүйлүүд бас гарч ирж байна. Одоо нэг гэрэлмаашаас асууя л да. Чиний амьдрал яг таны өөрөө ч сонголт мөн байсан уу? Энэ асуултанд хариулахаас өмнө сая таны нөгөө хийсэн нөгөө зөөлөн хатууга эздэймаа гэдэг үгэн дээр нэг комент үлдээх гээд хүмүүс нөгөө нэг зөөлөн хатууга эздэймаа гэдэг дээр нөгөө төвчл бастай гэж боддог юм шиг байгаа. Би зөөлөн юм чинь за би энэ удаа төвчжээ. Би ингээд төвчжээ. Нөгөө нэг их төвчээрийн дараа их л шагнал ирнэ гэж ер нь бол нэг тэгж боддог юм шиг байгаа. Би бас өөрөө нөгөө нэг амар ингэж төвчээж нөгөө нэг шүдээ зууж төвчнө гэж байдсан шүү дээ. Тэр шиг ингэж төвчдөг байсан байгаа даахгүй юу бас. Тэгэхэд төвчээр гэдэг чинь хатуу ухаан биш гэж би одоо л бодож байгаа. Яагаад тэгэхээр төвчин гэдэг нь өөрийгөө даваагаад өөрийнхөө мэдрэмжүүдийг өөртөө хуримтлуулад тэрийг аял гаргахгүй өөрийнхөө дотор бууглаад өөр ингэж яваад байгаагаас биш. Тэр зүгээр яг төвчээр бол хатуу ухаан юм а гэд хин яг үндэ хэлсэн юм бэ гэж би бас өөрөө ингэ одоо ингэ гайхаад байгаа хгүй юу яг хин хэлсэн юм бэ яг төвчин гэдэг чинь бол яг хатуу ухаан гэж бол одоо биш юм байна зүгээр нөгөө нэг цаг тухайд өөрийнхөө мэдрэмжүүдийг илэрхийлж сурах
Тэгээд ямар үед нь хэрхэн хүнд яаж илэрхийлэх үү гэдгийг мэддэг арга ухаанд суралцах нь өөрөө ер нь бол тодорхой хэмжээний хатуу ухаан юм шүү дээ гэж би одоо бодоод байгаа байхгүй юу. Тийм болохоор их төвчээрийн эцэст шагнад бол эрдгүн байх шүү гэдэг шиг ер нь бол зүгээр яг үндэ бол өөрийнхөө хүрднүүдийн гэмтэл тэгээд тэр нь эцэсүүлдэ нөгөө нэг өвчин зовлон болж л тань дээр ирэхээс биш яг үндэ бол тийм лаг агуу шагнал бол биш юм байна л гэж би байна. Тэгээд одоо дараагийнх нь асуултанд нь хариулъя. Одоо ер нь бол миний ингээд амьдралын сонголтууд байгаа штэ. Тэр бол ихэвчлэн би өмнө нь болохоор яг нөгөө нэг тэгж боддог байсан байхгүй юу. За ээж аав ингээд хэлсэн юм чи. Би ингэж чи гэж боддог байсан. Тэгээд одоо нөгөө нэг шийдвэрүүдийн сонголтын эзэн би өөрөө байж чадлаа гэж асуугаад байгаа штэ. Тэгэхэд болохоор яг үндэ бол дараа нь ингээ эргцүүлээд бодоод байхад ээж аав дандаа надаас асуудаг байсан юм билээ л дээ. Ингийг хүсэж гин үү, хүсэхгүй байна уу? Яамаар байна гэж асуудаг байсан. Тэгээ би өөрөө болохоор за ингэя гэд хэлдэг байсан байгаа даахгүй юу. Тэгэхээр угтаа бол сонголтыг ингээд надад өгдөг байсан байгаа юм байна лээ. Тэгэхэд болохоор би нөгөө сонголтоо өөрөө гаргаснаа дараа нөгөө нэг сонголт нь жоохон буруутчихаар хин рүү бурууж ирэх вэ гэдэг арга техник рүү тэгнэ за ээж аваас болоод ээж аавлын ийм юм хийгээд ирсэн штэ гэж бодож байгаа байхгүй юу. Яг угтаа бол тэр ингээд өөрөө хийгээд алдаж үзээгээл би ч нөгөө нэг одоо яг үндэ бол алдаа гаргадгүй хүн гэвэл зүгээр зогсож идэг хүн л гэж ааш тий. Хэрвээ алхаж ивэл тодорхой хэмжээний гарна. Тэрэн дээрээ бид нөгөө суралцаад явах процессыг амьдралын процесс гэдээ байгаа болоо даа гэж бодоод байгаа байхгүй юу. Чи маань хувьд амьдралынхон сонголт шийдвэрүүд бол яг өөрийнх нь болж ирсэн үү эсвэл бас зарим үед наа чи ингээд хүний буруутгамаар санагдчихсэн үү? Юу гэдгийг одоо нөгөө бид нар чинь эхний болгон алдаатай байдаг гэж нөгөө хэлдэг шүү дээ тий. Эхлээд бол яг үнийг хэлэхэд бол бусдаар алдаж хичээсэн үе надад зөндөө байсан. Тэрний буруу байсан учраас би бол хичээгээд байна шүү дээ. Тэгэн бол тэр хичээхгүй шүү дээ гэдэг бусдад руу бурууж хичээсэн үе бол зөндөө байсан. Дараад нь үнтэйгээ нүүр тулсан чинь нөгөө айтайхан хүүхэн чи айгүй хүүхэн байдаг байгаа шүү гэдэг шиг бас нөгөө өөрийнхөө алдаатай оноодоо талыг бүгдийг хараад хэлэх юм бас. Өөртөө хүлээн зөвшөөрч явуулдаг юм байлээ. Тэг хүн хүлээн зөвшөөрөд ирэхээр яг үхээр алдаатай оноодоо бүх зүйлийг өнөөдрийн намаа бүтээсэн. Тэгэхээр би энэ миний амьдралын өөрөө сонгож ирсэн зам уу юм биш. Гэхдээ хүлээн зөвшөөрөл явуулсан. Тэгэхээр би өөрийнхөө амьдралын сонголтод эргэлзэхгүй. Яг л өнөөдрийн намаа бүтээсэн, өнөөдрийн миний бие байгааг бүтээсэн болохоор мэдээж урд нь бол тий бас цухтаажил байсан байгаа байхгүй юу? Яг үнийг хэлгээд тий одоо жишээлбэл гэлмагийн маань хувьд одоо өмнө нь хин нэгэнд таалагдах гэж амьдарч исэн удаа юм байдгүй. Бэлгүй яа тийм юм байхгүй хүн гэж байдаг юм. Яг би л яг тийм юм байхгүй хүн гэж байдаг бол нэр шүү дээ. Тэгэхгүй мэдээж нэг залуу сайн болчвол нөгөөдхөндөө сайхан харагдах гэж хичээгээл нөгөө нэг маска зүүтэрээ зүүгээл би нөгөө сайн охин шүү юм сайхан охин шүү гэж нөгөө нэг дандаа уулзахдаа нүрээ бодож байгаа. Тэр чинь л нэг бол юм таалагдах гал хичээж байгаа хэлбэр шүү дээ. Өөрийгөө хэрвээ бодоггүй царайтай харагдчихвал энэ хүн надаас бас яачих юм болов уу гэж бодно тий. Өмнө нь ягаад бодоггүй царайгаас амар ичдэг байсан бэ гэхээр нүүрэн дээр амар их юм гардаг. Тэрийг аль болох нөгөө нэг шилжилтийн нас штэ тэрийг нөгөө нэг аль болох булгаараа нуурчих гэж үздэг байсан байгаа даахгүй юу. Тэгэхэд дараа нь зургнуудаа харсан чинь зүгээр нөгөө нэг яг нэг тоосон дээр нөгөө бэлтаа яасан юм шиг гэдэг шиг амар ингээд нөгөө нэг юу яасан пудр крем ингээ амар зузаан түрхсэн заяо. Тэснэ энэ нүүрнийхэн царай нь энэ хүзүүнээсээ ялгарсан заяо. Тийм зургнуудаа олж харж байгаа. Тэгээ тэр үед өөрийгөө ингээ амар хөөрхөн бодчих гэж боддог байсан байгаа даахгүй юу. Тэгэл тийм жоохон зүйл дээр ч гэсэн тэр залуудаа таалагдах гал үзэл тэгэл нөгөө нэг тэр залууд юу таалагддığım ямар охтууд таалагддığım гэдгийг мэдчихэл нөгөө охин шиг байх гэж хичээгээл нэг л юм найрсаг нэг сайхан сэтгэлтэй нэмжин сэтгэлтэй гэрэл маань байх гэж үзэл тэгэл яг удаа харилцаад ирэхэд нөгөө нэг би биний хазаан угаасаа мэдэн штэ яалтчихгүй нөгөө нэг арслан баруун гарна гэдэг. Тэгэл эцсүүлд нь за энэ маск ч те би ч одоо ингээд маск зүгээд яваад за дээдэлтэй хүн 3 сар за бүр ингээд сайн хичээвэл 6 сар жил мэл маск зүүж болох л ах. Гэхдээ насан туршдаа маск зүүж амьдрна гэж ч одоо бас юу байх вэ те. Тийм болохоор одоо зүгээр л ер нь өөрийнхөө л байдгүй л гэж шийдсэн. Ганцхан залуу дээрч биш зарим үед нөгөө сайн охин байх гэж хичээдэг штэ аав ээжийнхээ сайн охин байх гэж хичээж зүгээр нөгөө сайн охины маска зүгээд би ингээд хичээл дээрээ лаг би тамирдаа лаг би ингээд сургалтанд ийм гэл ингээд тэр олимпиадад оролцсон гэдгээрээ тэднээс нөгөө магтаалыг амхандаа авчих гал хичээх уууд бас байсан. Тэгээд сүүл рүүгээ намайг хичээсэн ч хичээгээгүй ч аав ээж маань хайр угаасаа л байд юм байна.
зүгээр намайг байгаагаар маань хүлэн зөвшөөрсөн хүмүүс дээр би илүү байх гэж яагаад ч юм хичээгээд байдаг байсан анзаарч байсан. Тийм болохоор ер нь тэгээд сайхан өөрсдөө хараад байсан. Таны хувьд маань тийм юм байсан уу? Тэгэхээр ер нь бол яг зүгээр ингээд анзаарах гал ажиллах гал саяны над асуучаад өөрөө бас бодоод байна л да. Надад масктай үе байсан болов. Бүр энэ маск гэдэг үгнийхээ учрыг мэдгүй амьдардаг байсан юм шүү дээ. Бид нар чинь гэдэг зүгээр энэ үг орж ирж байна. Маск гэж яг юу юм? Хин нэг нь таалагдах гээд байгаа юм уу? Нэг бол сайн ээж болох гээд байгаа юм уу? Сайн одоо хань болох гээд байгаа юм уу? Яг яагаад байгаа юм бэ гэдэг асуултаас гарч ирсэн. Сая гэлмагшаа яг хэлсэн чинь тий. Тэгэхээр ер нь бол яг тэгвэл өөрөө хүссэн юм аяг хийдэг хүн байсан байна гэж сая бодоод сууж байна. Хинт нэг таалагдах гэж их хүссэн юм хийгээд байдгүй зүгээр л өөр сонирхолтой санагдсан зүйлүүд рүү аяг өгдөг. Тэ яг сая гэлмаг шиг хэлээг нүүр будах мудах гэдэг үгийг бас ингээл сонссон чинь тэ бидний үед чинь та нарын үедээс нэг будах мудах юмтай бидний үед чинь тийм будах мудах юм ер нь байдгүй л байсан шүү дээ яг үнийг хэлэхэд сүүлхэн гарч ирсэн. Яг л хөөрхөн өстө өнөө бодиттой царай гараад явдаг байсан юм шүү дээ. Гэтэ нэг жоохон юу гэвэл ингээл үсмэсээ задгаа тавиал гэрээсээ гарах гэж үзэж байгаа хгүй. Амар ичимхий байсан байгаа. Ичимхий юм уу гэхээр бас ичимхий биш. Энийг ийм сонирм процесс явагдаад байгаа хгүй. Тэг ингээд гадаа гараад яг ингээд өсөөнийх бай задгаа тавьчихвал гадаа гараад таньдгүй таарлах амар хурд өсөө боогоо. Тэг чи хичээд дээ шүү дээ. Тэ ягаад тэр үсийг задгаа тавьчихгүй байсан. Өөрт нь одоо задгаа тавьсан гоё санагдаж байгаа ч гэсэн яг тэг задгаа тавьсан хүн харам нэг тийм ичих тиймэрхүү зүйлүүд бол бас нэг жижигхэн байдаг байсан юм байна. Тэг хин нэг нь таалагдах гэж биш. Одоо юу гэх те нэг өөртөө таалагдаа гараа явсан ч тэр нь таалагдахгүй шүү дээ. Ичээд дээ шүү дээ гэдэг шиг те. Тиймэрхүү зүйлүүдийг бол бас мэдэрч байна. Ер нь тэгээд бас яг ингэ бодоод ирсэн чинь нэг тийм айхтар нэг тийм масктас гэдэг бид нар ер нь байсан болов. Одоо ер нь ингээд амьдрал дээр ингээд ээж болоод харахаар бас нэг сайн ээж гэдэг өөрийгөө бодоод яваад ирсэн чинь бас муу ээж байсан байгаа байхгүй юу би. Тэ зүгээр л бахан ёстой хүүхдүүд аваачаад тавьчихсан ч юм уу те. Ээж байх гэдэг зүйлийнхаа утгыг ойлгоогүй ээж болсон байгаа байхгүй. Тэ урд нь ч ихнэр байна гэдэг нь яг ямар зүйлийг ихнэр байх гэдгийг учрыг мэдээгүй хүнтэй судсан л байгаа байхгүй. Тэгэхээр ч хүн чинь амьдрал дээр хөрх амтгал суралцаа цаанаасаа одоо жинхэнэ амьдралын утга учир амьдрал заагаад утсан байгаа. Тэгэхээр сайн ээж сайн ихнэр байхаасаа илүүтэйгээ тий ээж байх үедээ ээж байгаад найз байх үедээ найз байх ёстой юм байна. Бид нар олон дүр ээж гэдэг дүрээрээ яваад явах юм бол бас амьдрал нэг утгагүй болчиход байгаа байхгүй юу. Ээж гэдэг үг чинь урд нь бол заас сургадаг хүн л гэж бодсон байж тээ. Ер нь бол энийг хийж сур, энийг тэгэд сур, энийг ингэж сур гэх. Тэгэхээр бид нар ер нь бол айгүй олон дүрээр амьдрах хэрэгтэй байна гэж бодсон. Өөрийнхөө тий найзлах үедээ найзлаад, ээж болох үедээ болоод, зарим үед сургамжлаад багш болох үедээ багш болоод гэдэг юм уу. Энэ зүйлүүдийг анзаарч ирсэн байна. За тэгэхээр ер нь бол бид нэг тайрсандаа баригдахгүй. Тий нэг хайрцагтаа баригдахгүй байяа л гэсэн санаатаагаар юм байна шүү дээ тий. Одоо би бас нэг юм ингэж харж байсан аахгүй юу. Одоо хүмүүс нөгөө нэг би бас ээж дээр ингэ харж байсан нөгөө нэг ээж хэрэл нэг л том хүн тий, нэг л маш юм том хүн гэж боддог байсан байгаа даахгүй юу. Тэгэхэд ээжүүд ч бас жоохон охин байсан шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь бол бас л начиг юм жоохон охин югаач мэдгүй ингээд нэг бас л хүсэл мөрөөдөлтэй тийм охин байсан байгаа даахгүй юу. Тэгээд одоо нөгөө ээж гэдэг нэг одоо ийм нэг өргөмжлөл зүүснээс хойш зарим үед нөгөө нэг ээж байх хэрэгтэй гэдгээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийг орхиод өөрийнхөө одоо ер нь одоо өөрийн гэсэн юм байха болоод одоо миний хүүхдийн гэсэн юм байдаг юм байна да гэж анзаарчихжээ. Тийм болохоор одоо би бас зайл болох ээжтэйгээ ярилцаад ээжийнхаа хийхээ бүсдэг юм хийлгэхийг одоо ингэж хүсэж байгаа байхгүй юу? Ер нь бол ганцхан миний төлөө бас өөрийнхөө төлөө байгаасай гэж хүсэж байгаа. Тийм болохоор одоо нөгөө нэг одоо шинэ ээж болж байгаа хүмүүс маань ч юм уу тий бас цааш анхаарнаа. Ээж болтой үед нэг том юм одоо өргөмжлөл биш шүү. Та өөрийгөө ч бас алдахгүйгээр ээж болох хэрэгтэй байд юм байна гэж бодож байна. За ер нь бол өөртөө ч бас анхаарнаа. Яг үнэ. Бид нар нэг хэлбэрт баригдаад эхлэхээр л ерөнхийдөө бол хайрцагт орчоод тий би юм байх хэвээр тийм байх хэвээр гэдэг зүйл дээр нь орчхороо бас нэлээд өөрөөсөө бас зүгтаад өөрийнхөө үнэн төрхийг тий харуулахгүй болоо да гэдэг бас ялж яахгүй мэдрэмж төрж исэн. Энэ бол нэр үүдгэлээ хүн болгоно тий сайхан. Одоо би багш гээл нэг багш дүрээрээ ингээл гэртээ тий одоо нэг хичээл авчвал багш дүрээрээ байгаал нүглээ хичээл нь дуусчаад дахиад багш дүрээрээ байгаад хэлж утгагүй зү нөгөө нэг харилцаа хамтын харилцаа гэдэг зүйл байхгүй болчихсон тийм яг үнийг хэлгээд тийм ээ. Тэгэхээр хамгийн чухал юм битгий хэлбэрт баригдаараа л гэдэг үгийг бас хэлмээр санагдлаа.
За тэгээд одоо ингээд бас нэг асуулт гарч ирж байна. Бид нар ер нь аз жаргалыг хайгаад байдаг юм. Хаана бэ? Аз жаргал хаана тий? Эсвэл аз жаргалыг бид нар бүтээж болох юм байна уу? Өмнө нь болохоор одоо аз жаргалыг хайгаад байдаг байсан маа даахгүй юу? Ялангуяа гаднаас одоо миний энэ подкастн дээр байнга гаднаас гэдэг үг амар их татамжтай гарч ирж байгаа биз. Яагаад тэгэхээр би болохоор одоо ингээд ямар ч гэсэн өөрийн гэсэн байртай болчвол аз жаргалтай болох юм байна. Өөрийн гэсэн машинтай болчих хэрэгтэй юм байна. Одоо өөрийн гэсэн юмтай л болчих хэрэгтэй юм. Одоо тэр өөрийн гэсэн юмтай болчоод би аз жаргалтай болно гэж боддог. Тэгээд ямар ч гэсэн нэг гэр бүл зохиож явах хэрэгтэй юм. Энэ бүгдээрээ нийгмийн стандартын шаардлагууд. Яг миний дотор хүсэж байгаа хүсэл мөн үү үгүй юу гэдгийг би өөрөө мэдэхгүй. Зүгээр л нийгэмд ямар ч байсан гэр бүлтэй болох хэрэгтэй юм. Ямар ч байсан байр машинтай болох хэрэгтэй юм. Ямар ч байсан ийм юмтай болох хэрэгтэй юм. Өөрийн гэсэн юмтай болох хэрэгтэй юм байна. Эд хөрөнгөтэй болох хэрэгтэй юм. Тэгжээж би хүмүүст үнэлэгдэх гээд байгаа хгүй. Тэгэхгүй би юу ч биш би хинч би байвал хүмүүс над руу тоож харахааргүй тийм нэгэн болчиход байгаа хгүй яг үндэ. Тэгээд байхад би бодож байсан л да нэрэл би тэр бүх юмтай болчихвол аз жаргалтай болох болов гэд нэрэл одоо би одоо тэр байр машин надад яг үндэ бол аз жаргалтай болох болов. Тэгээ би яг энэ үед нэг юм уншиж нэг подкаст уншижээс ахгүй одоо баячуудын сэтгэлгээч гэдэг юм уу те. Хүн баян болох тусмаа илүү их юм хүсдэг гинэ. Зогсолтгүй хүсдэг. Монголын тэр өдөөгчнөр ингээд байгаад идэг. Одоо жишээ нь машинтай болчихвол хүн одоо нөгөө нэг өөрийн гэсэн завтай болохыг хүсдэг. Машинтай болчихвол дараа нь хүн завтай болсноо дараа нь өөрийн гэсэн одоо нөгөө нэг онгоцтой болохыг хүсдэг гэж байгаа хгүй юу. Тэгэхээр тэр үед би бодож байсан. Тэгэхээр чинь энэ хүсэл гэдэг чинь дуусахгүй юм шүү дээ. Одоо би тийм юмтай болно, иймтэй болно гэж дуусахгүй ингээл ах юм. Тэгэхээр одоо яг ингээд сэтгэлийн жаргал нь би дандаа тийм юмтай болсороо тэрийгээ ингээд сэтгэлийн жаргалыг ингээд нөхгүй байгаа юм уу гэж бодож байгаа хгүй юу. Тэгэхээр аз жаргал гэдэг болохоор бидний одоо миний ууж байгаа кофе, одоо миний идж байгаа хоол, одоо миний өөртөө зориулж байгаа цаг. Тэгээд миний ирээдүйд одоо надад ирэх миний гэр бүл, одоогийн миний байгаа гэр бүл маань. Энэ бүгд ингээд яг үндэ бол үн цэнтэй одоо ямар ч үнээр орзуулшгүй тэр зүйлсүүд байгаа хгүй юу? Гол нь нөгөө нэг хүн хүнтэйгээ байхад аз жаргалтай байдаг гэдэг тийм шүү дээ. Гол нь ямар хүнтэй болоод. Тийм болохоор би одоо бол нэг тийм юмтай болчоод аз жаргалтай болно, ийм юмтай болчоод аз жаргалтай болно гэдэг бол зүгээр хийсвэр юм байна гэж бодож байна. Яг уу одоо бид нарыг амьдрахын тулд мэдээж нэг халуун газар байх шаардлагатай тий. Тийм тэр бол боломжтой зүйл. Хүн хөдөлмөрлөж байгаа тэд нар чи аяанда ирдэг зүйл байхгүй юу? Уг нь бол тэгэхэд тэрийг болчвол аз жаргалтай байна гэдэг бол дэндүү холоос аз жаргалыг хайгаад байгаа хэлбэр юм байна. Яг аз жаргал бол одоогийн сууж байгаа би байгаад байгаа юм байна гэж бодсон. За одгой багш маань хувьд яг бид нар аз жаргалыг өөрсдөө бүтээж амьдрмаар юм шиг мэдэрсэн. Урд нь бол яг тийм юм гэдэг зүйлүүд байсан баг. Надад ч байсан баг. Ер нь бол тий хүний газар ирчээд за нэг байр машинтай боловцснаа л гэж бодож ирсэн үеч надад байдаг тий. Тэгэхээр ер нь ингээд харахад өнөөдрийн мэдрийн сая дэлмагш маань хэлдэр тий цаг мөч болгоно аз жаргалыг өөрөө бүтээгээд байна шүү дээ. Мэдрээд байна шүү дээ. Тэр хүмүүс маш их энэ зүйлүүдийг анзаарахгүй. Ажил руугаа одоо тий яваад ингээд ажил хийж болно. Гэхдээ бид нар зарим хүмүүсийг ингээд нэг ялтай юм шиг ажил хийгээд байгааг анзаардаг байхгүй. Ятаргаатай тий энэ өстө тэн дээр байгаа хамт олонгууд ерөөсө таалагдахгүй байна. Бид нар намайг ингээд дэмжихгүй тийм байх гэл тий ингээд бүр ялтай юм шиг тийч ерөнхийдөө ажиллаад байгаа хүмүүсийг харах. Яг өөрийнхөө хүсэл сонирхлоор ерөнхий олоогүй зүйлийг тийм ялтаар харах юм болоо да гэдэг мэдрэмж авч байсан. Үнэхээр тэр ажлаасаа цалингаа авч байгаа бол тэр зүйлтэй тий баярлах хэрэгтэй. Хад зүйлийг хийж байгаа учраас та тэндээс идэж хоолны хөнгөийг олж байгаа тийм үү? Тэгэхээр тэр зүйлийг хийж байгаа ажилдаа талархаад ирэхээр тэр зүйл чинь бүр ингээд цаанаас хийхэд дурам зоргийг ер нь олж өгдөг. Маргааш тэ энийг ингэж ингээд нөгөөдөр ингээд ялтай юм шиг ингэж гарч хизээш дараагийн сэтгэлээ гарч ирэхгүй байгаа байхгүй юу те энийг яаж хийх үгүй сэтгэхгүй за нэг оцсон болоод ирээд тааж гэдэг юм уу те тэгэхээр бид нар яг одоо байгаа зүйлээ нэг чимээг өгөн суугаа те миний сэтгэл ямар вэ би нэрээ хийж байгаа ажилдаа хэр дуртай юм бэ би өөрийнхөө те гэр бүлд хэр цаг зав гаргах юм бэ би одоо байгаа мөчрөө хэр анзаардаг юм бэ гэдэг хүмүүсийг зүгээр нэг тэгс суугаа те өөрийгөө нэг ажиглаад өөрөөсөө нэг асуугаад эхлээсэй. Энэ бүхнийг хүмүүс хийж чадаагүйгаасаа болоод өөрөөсөө нэлээд зовлоод байдаг юм байна гэдгийг бол ер нь нэлээд анзаарсан. Тэ өөрөөсөө асуугаа болж өөрийгөө одоо юу гэх хайрлж гингүүл дандаа урамшууллаар өөрийгөө хайрлах тийм. Чи өнөөдөр сайн байсан учраас өнөөдөр нэг хумсаа бодуулж чаач гэдэг юм уу тийм ингээд иймэрхүү зүйлүүдээр хумсаа бодуулсан өөрийгөө хайрлж гин гэж бодож. Зүгээр л өөрөө юу хийснийг хатвал тэр урамшуулж гэдэг л шүү дээ тийм. Тэгэхээр
альва нэг зүйлийг хийгээд чин сэтгэлээсээ хийгээд биднэрт одоо хамгийн дутагдаад байгаа юм нэг чин сэтгэл гэдэг зүйл дутагдаад байна уу да. Одоо байгаагаа нэг чин сэтгэлээсээ хараад өөртөө үнэнтэйгээ нүүр тулаад хоёрт ч гэсэн сайнтай муутай зүйлээд угасаал хэлдэг штэ. Таны дотор нэг чөтгөрлөг тал бий, нэг бурханлаг тал байгаа. Та алингээр гаргаж ярих нь таны одоо өөрөө ч дуур гэж ярьдаг шиг тийм ээ. Тэгэхээр бид нар өөрийгөө нэг ажиглахаас эхлээрээ та өнөөдөр ямар бодлыг хийж явж байна тийм ээ. Таны дотор ямар мэдрэмж илүү таныг их хөдөлгөөд байна. Энэ зүйлүүдээ нэг ажиллаад өөртөө нэг жоохон ойртол уулзаасай гэдэг. Энэ мэдрэмж бол төрж байна. Тэгэхээр өөртөө үнэнч байгаарай. Хоёрын дараад одоо подкастуудыг бас үзэж байгаа та бүхэндээ маш их талархаж байгаа шүү гэж хэлье. Тэгэхээр өнөөдрийнхөө подкастыг дуусгахаас өмнө бас Ирмах шид маань нэмж хэлэх үгээс нь хоёлаа подкастаа дуусгах уу? Одоо нөгөө нэг яг үндэ болохоор хүн өөрөөсөө яагаад зугтдаг бэ гэдэг одоо ингээд подкаст эхлэлээсэн. Тэрэн дээр нэмж хэлэх зүйл гэвэл хүн үнэнтэйгээ нүүр тулгаа сайдаг. Яг өөрийнхөө үнэнтэй, өөрийнхөө муу зан чанартай, сайн чанараараа үлчихгүй байдаг байхгүй. Гэхдээ яг муунууд нь гарч ирэхэд тэрийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Миний хувьд бол ер нь би тийм учраас их өөрөөсөө зугтдаг байсан. Тэгээд өөрөөсөө зугтаад нэг асуудал гарч ирэнгүүт хүмүүс яадаг вэ? Дуу сонсдог. Эсвэл зүгээр нөгөө нэг жижигэн рилсүүдийг үзэж тэрүүгээрээ цаг нөхцөөдөг. Тэгэхээр нөгөө нэг бодлон шал өөр тийшээ яваад өгчхөөр тэр хүн дахиж тэр асуудалтай стресстэй бахан хэмжээгээр болчихж байгаа байхгүй. Тэгэхэд болохоор асуудал бол та шийдэхгүй бол хизээж танаас арилж алга болохгүй гэж би өөр дээр ойлгосон. Хатуухан жоохон тийж байсан. Тийм та тэр асуудлаа тэр цаг тухайд нь аль болох тайвнаар шийдгэж үзээрэй. Мэдээж уурыг уураар шийднэ гэдэг бол хоёр галыг нийлүүлж байгаатай адилхан шүү дээ. Ер нь бол тэндээс ч нөгөөний дэлбэрэлт үүснэ дээ гэдэг шиг. Тэгээд бас одоо ер нь бол өөртөөгөө одгоо багш маань хэллээ өөртөөгөө үнэнч байх гад өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх гэж бас хичээгээрэй гэж хэлмээр байна. Эхэндээ маш хэцүү тэр чинь мэдээж хүн унан босон тэгээд үгүй надаас ийм ааш гар тийм би чи ийм уухай хүн билүү гэж бодогдтол тиймэрхүү асуудлууд гарч ирнэ. Бид нар бол яг үндэ болохоор тэгж бодоод идэв штэ энэ намайг гомдоосон энэ намайг уурлуулсан. Гэхдээ би хэнийг нэг уурлуулсан болов би хэнийг нэг сэтгэлд орчлох гомдтол нь тийм үг хэлсэн болов гэж бид нэр жоох хугацаанд тэгж боддоггүй юм байна л да. Тэгэхэд бид нар ч бас хэнийг хувьд муу хүн хэнийг хувьд сайн хүн болчиход байгаа хгүй юу. Тийм болохоор та энэ хэдхэн асуултанд нэг хариулаад үзээрэй. Та хэнийг нэг гомдоож исэн болов та хэнийг нэг уурлуулж исэн болов тэгээд бодоод үзэхэд хүний хүлээн зөвшөөрөхөд арай амар болчих юм бэл. Санаа та ягаад өөрөөсөө зүгтдэг вэ гэдэг үг маань нэгсэндээ та асуудлаасаа зүгтаад байна л гэдгийг бид хоёр тайлбарлаад байна. Тэгэхээр асуудалтайгаа нүүр тулж сураарай. Асуудал байгаа бол асуугаад дуудлаа тий. Эргцүүлээ тунгаагаарай. Ялч жахгүй одоо манай нэг тэмцэл энэ хичээл бас ордог. Тэгэхдээ бид хоёр та өөрөөсөө зүгтаад байна уу? Асуудлаасаа зүгтаад байна уу? Гэдэг үг маань ер нь бол үг гэж хэлв. Хүн гэж л тийм ээ. Тэгэхээр хүн болгонд асуудал байдаг. Ганцхан танд биш. Хүн болгонд их бага хэмжээгээр бүх хүнд асуудал байгаа. Хамгийн гол нь асуудалтайгаа нүүр тулдаг хүн гэж байна. Нүүр тулдгүй гэж хүн байгаа тийм үү? Тэгэхээр энэ зүйлийг та өөрөөсөө асуугаараа надад яг өнөөдрийн нөхцөл байдалд ямар мэдрэмж байна гэдгээсээ эхлээрэй тий. Тэгээд буцаагаад яагаад энэ мэдрэмж хизээ надад ороод ирж вэ гэдэг асуугаад нэг үзээрэй. Тэгээд Гэлмагш маань сая зөндөө олон гоё тайлбаруудыг хийлээ. Тийм болохоор та эвдээ амжилт хүсье битгий өөрөөсөө зүгтаарай. Асуудалтайгаа нүүр тулаарай л гэдэг үгээр өнөөдрийнхөө подкастыг бид хоёр өндөрлөе гэж бодлоо. Тэгээд сүүлд нь нэмээд нэг хэлэхэд манай нүүдэлч дэвсгэрийн хичээл маань 5 сарын 1-нд эхлэх гэж байгаа. Анги маань удахгүй нэгдэх гэж байна. Тэгэхээр 3 хүний оронтой байгаа. Хэрвээ та хүсэх юм бол бид нартай бас нэгдэж болно шүү гэж хэлээд өнөөдрийнхөө подкастыг өндөрлөе. Баяртай.